Үзэгч тагны өдрийн амгалан айлтгая. Монгол Визээс бэлтгэн өргөдөг нээлттэй ярилцлагын цагаан нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаараар Монгол Улсын урлагийн сэтгүүлтэн найруулагч Гав хоёгийг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн өдрөгийг. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр одоо наадам болох гал энэ жилийн наадмын нээлтийг бол та найруулж байгаа. Ерөнхийдөө бол ажил их байгаа нь тодорхой баг. Энэ жилийн наадам чухам юугаар онцлог болох вэ? Энэ жил одоо нэг юм төр ясны нэг юм ёслол тий ёслол хүндэтгэлийн тал руугаа илүү тийм нээлт болно. Тэгвэл энэ бол одоо ингээл яг тэ манай уран бүтээлч бид нар ингээд наадмаа гоё болгохгүй л тий хүмүүс сонирхолтой болгохгүй янз янзаар найруулагч болгон жил бүр ингэж оролцоор байж байгаа. Шоу гэхэд шоу биш, ёслол гэхэд ёслол биш. Концерт гэхэд бас нэг концерт биш нэг юм болчиход байна шүү дээ. Тэгээ зүгээр энэ жилийн бол зүгээр яг энэ төрийн ёслол өөрөөр хэлбэл жилд нэг удаа төр нь өөрөө ард түмэндээ зориулж ёслол хийж байгаа ёслол байхгүй хүндэтгэл. Тэр тал руу нээх гэж зорж байна. Тэгээд зөрчил одоо жишээ нь асуудал бол бас их энэ чинь яагаад тэгэхээр нөгөө л хуучин юм нэхэд нь шүү дээ. Одоо бид нар тэгээ сургацсан. Үзэгчдүү энэ зохион байгуулж байгаа хүмүүс. Яг ер нь бол ингээл одоо манай энэ наадмыг зохион байгуулдаг одоо тий байгууллагууд маань ялангуяа манай урлагийн ч өөрсдөө тэрэндээ тасцсан. Шилгээ энэ ч одоо бүжиг байхгүй, дуу байхгүй одоо яаж болдго юм бэ? Наадах ч одоо яах юу болох юм бэ гэж одоо жишээ нь ингээл. Тэгээ энэ бол одоо урлагийнхны хувьд бол харамсалтай юм байна. Тий өөрөөсөө бид нар уг нь мэдрэмтгий байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би ч ялгаа авахгүй өмнө 4 удаа хэлсэн шүү дээ улсын наадмыг. Бас яг нэг иймэрхүү журмаар шоу хийж ирсэн. Тэгээд ингээд сая би ч одоо 2008 оноос хойш ингээд энэ хугацаанд бодож байгаа би 2008 онд хийсэн шүү дээ. Одоо нэг олон тэр цэцэг дэлгэрэл уран муграач яваад. Тэгээд тэрнээс хойш ингээд бодоод байж хат бол яг л үнэндээ бол бид нэр өөрсдөө л энийг болохгүй юм руу хөтлөөд. Тэг яг үндэ гадаадынхын юуг нь үздэг вэхээр 9 туг залаад тийм ээ тэр тугийг залаад морд гараал явахад бараг гадныхан бол гараа авчдаг. Цаана үсгэн байхгүй. Тэгээ манай тэр яг одоо биднээс нөгөө хийгээд байгаа юм маань өөрөө яг уран сайхны төвшингийн хувьд бол маш их дутагдaltaй. Нэгдүгээр тэнд ямар ч эффект байхгүй энэ ч өтөр болж байгаа. Хоёрдугаарт энэ их тэр олон масс зориулсан тэр ансамблийг бүрдүүлэх тэр хувцас хэрэглэл гэдэг юм байхгүй. Тэгээ 90-ээр хураад ингээл 9 зүйлийн өнгөтэй хувцснуудтай явдаг шүү дээ. Тэгээ энэ маань бол яг ингээд нэг одоо уран сайхны төвшөнд хүн харах юм бол өөрөө яг үндэ шаардлага хангахгүй байгаа. Одоо жишээлбэл гадныхан яг ингээд үзэхэд жоохон юу болоод байгааг нь ойлгохгүй. Одоо яагаад концерт тоглоод байгаа юм уу? Тийм л юм байгаад байгаа юм л да. Тэгээ аминдаа энийг нэг ингээд зэгцлээд за нэг яг юм бишээ гэхэд ер нь бол нэг иймэрхүү байвал гэдэг тэрийг чиглэлийг л тогтоох гол хичээж шүү дээ. Төрд ёсны гэж хэлж шүү дээ. Ер нь энэ наадам гэдэг энэ ойлголт чи өөрөө их өргөн юм а тийм ээ. Одоо баяр цэнгэлэх наадам гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо манай энэ спортын үндэсний спорт гэж үзвэл жишээлбэл ингээл бид нар одоо бид бүхэн чинь наадмаар бас их ажилтай байдаг шүү дээ. Морийг шууд дамжуулах энэ чи одоо ганцхан одоо Монголд дэлхийд үржиж ганцхан Монголд байгаа спорт биш шүү дээ. Ийм урт километр 30 км зайд 200 300 шиг адуу нэгэн зэрэг оролддог. Тэрийг нөгөө Феррари шиг гэдэг чинь морин тойруулагч шиг дамжуулна гэдэг төвлийн бэрх байх шүү дээ. Тэгээ бүх нь одоо нэг доор одоо тэр чи хідэн дүүц гарч барилддаг би. Хэдэн бүх зэрэг яваад байна. Тэгээ чин тэрийг одоо олон улсын стандарт хүргэж дамжуулна гэдэг бол телевизэд бас л их хэцүү ажил болж өрөөд байгаа юм да. Тийм үгүй тэгэл одоо бас сүүлийн үед бол ингээл телевизүүдийн чадварууд нэмэгдэж шүү дээ. Одоо жишээлбэл танай телевиз гэхэд тоног төхөөрөмжийн хувьд бол тий хамгийн их тийм өндөр түвшний байж байгаа ч. Тэгэхээр энэ бол яг тэгээд одоо орчин цагаа дагаад техникийн эрен өөрөө эхэлсэн байж байгаа юм чинь энэ бол сайжрал юм. Энэ бол тэгээд нэг хөлдрөлт орох. Хамгийн гол нь нөгөөд үзүүлэх юм ин бид зөвл чиглэлд тогтоох хэрэгтэй байгаа байхгүй юу. Үүндээ бол Монгол наадам бол дэлхийд байхгүй наадам л. Тэр олон морд тэгээд тэрнийг унж байгаа хүүхдүүд нь дандаа бага насны хүүхдүүд тэр урт замд тэгж уралдана гэдэг бол энэ шүү дээ. Үнэхээр бол одоо гадны одоо бусад орнд бол ой танаас бол хол байх гэж бодоод байгаа. Тэгээд бүх байна.
За тэгээ манай сур байна. За сур зүгээр чухам одоо яг ямар гэдэг юм бол одоо би бас монголчууд ч юм бол одоо нөгөө хичнээн одоо юуны газар алд газар харвдаг байсан гэхээр одоо яг манай сурчдын харваад байгаа тэр газар маань яг ямар лавл нөгөө одоо хин ирээл нөгөө Стивен Сиглэрээд үзчихв. Юу монголчууд юм одоо гайхалтай харваад байгаа. Энийг одоо гайхамшиг гэж хэлэхээр байгаа юм та нар гэдэг асууад байна. Морийг үзээд бол үнэхээр нөлөөсөнд гарч ирсэн гэж. Тэгэхээр зүгээр яг чухамдаа одоо энэ чухам ямар гэдгийг одоо мэдэхгүй. Ер нь бол 93 наадам дэлхийд ганцхан л наадам. Энэ Монголоос өөр энийг хинч тийм ээ ингэж хийж чадахгүй, энийг өөр хаанаас ч үзэж чадахгүй л ийм л уг нь бол манай хамгийн том бахархал юм байгаа. Бахархал гэснээс та одоо монгол хүн бос төрснөр одоо бид ингээд бахархаж нэг бахархал нь 93 наадам юм л да. Дэнж хотойд л наадна гээл бид нар ярьдаг шүү дээ тий. Тэгэл одоо бахархал гэж ярих юм нөгөө Чингис хааны ярина, Хөх тэнгэрээ ярьдаг. Тэгэл одоо өөр хүн болгонд өөр ингэс үзэл бодол бахархдаг зүйл байдаг л байна. Таны бахархал чухам юу вэ? Одоо би ч одоо ингээд яг үнэндээ бахархал гэдээ ярихаар бас хэцүү байна шүү дээ. Улсаараа бахархъя. Гэхээр бахархаар ч юм уу, эсвэл гомдохоор ч юм уу. Над бол яг үнэндээ. Яагаад? Гэхдээ одоо ингээд манайх чинь нэг цөөхөн үнэтэй шүү дээ, хэдхэн хүн ба шүү дээ. Гэхдээ энэ хэдэн амтан чинь чааваас одоо яг үнэндээ бусад өндөр хөгжилтэй улс орнуудын ард иргэдийн төвшөнд бид нар бас яг амьдраад байна уу? Тэгэхээр үгүй юм шиг. Тийм ээ. Тэгээд одоо яг бид нар бол ингээд би одоо шинэ улсын ажил хийгээд ч юм уу нэг ажил төрөлтөө ингээд нэг засгаар сэдэн төгрөг аваал тийм ээ. Явж байна. Энэ бол яг ингээд өнөө маргааш та арай нэг хоол онцохгүй яваад шүү дээ. Тэгээд тэгтэл энд чинь хизүүт зардам байна. Тэгээд тэр өдөөний малчт байна. Гээд ингээд үзэхэргүй өчнөөн олон сая хүнтэй улс орнууд тийм ээ. Жижигхэн газар нутагтай мөртлөө ингээд байж чадтал нь амьдруулж штт хүмүүсийг. Тэгтэл чинь тэгээд манайх ч бас яг тэгж чадж байна уу? Ямар сайн дээр нөгөө нэг юуныхан хашин ширээхэн тоглож ирсэн шүү дээ. Доох гэж айхтар юм гарч байгаа юм чи юу нэ одоо жигтэйгэн сүйдтэй юм гарсан байна. Яг өдөө тэр чинь манд олдохгүй дээгүүрээ хуваагаад авчна уу идчихнэ гэдэг шиг. Яг үндэ л юм л байгаа. Тэгээд энэ маань одоо бахархах хэрэгтэй ч юм уу? Яах хэрэгтэй. Гэхдээ ер нь ямар ч гэсэн гутаржлаа болохгүй байх л та. Гэхдээ л одоо манай хүмүүс бол одоо бас саяны сонгуул монголоор ингээл харж байхад одоо яг дүн нийтээ гараагүй байгаа ч гэсэн бас одоо бол нэг юм суралцж эхэлж л байна тийм ээ. Өшөөл бас энэ засаг төрөөс нэгтэг юм нэхмээр байна, шаардмаар байна. Ганцхан байран солигдчихад байна шүү дээ. Сонгуул гараад та нарыг ингээд өгнө ийм болгоно гэж амлаж гарчгаад тэгэнгүүтээ өөрсдөө хуулиар хамгаалцдаг тийм. Одоо жишээл их хурлын гишүүний халдшгүй дархан байдал энэ төр гэл. Гэхдээ тэгэхээр бид нар тэрэнд алдаж одоо тэрний нөхрийг энэ болохгүй нэ энэ нөхрийг одоо бид нар сонгосон алдаа хийсэн байна болио. Энэ нөхрийг эргэж татъя гэдэг юм лав ард түмэн тийм ирэх нь байхгүй. Тэгээд би нэг юм ойлгохгүй. Яагаад энэ их хуралд орох гэж энэ хүмүүс ингэж үхэн гатан нэмээ зүтгээд байна. Тэгэхээр тэнд хоолныхын сав нь идүүрнийх том байх шиг байгаа. Идүүрт хоол нь нарийн байх шиг байгаа. Тэгэхээр чинь тэр улсууд байна шүү дээ. Тэрлүү зүтгээд шүү дээ. Тэрнээс биш шүү дээ. Үнэхээр хариуцлага хүлээхийн тулд тийш очиж байгаа бол тэрлүү бас хүн болгон зүтгэх ажил биш шүү дээ. Яг үнэндээ. Тэгээд ингээд одоо хүмүүс зүтгээд байхаар бодож байгаа юм. За тэнд бол орсон хүн бол ямар ч юм под хийчихдэг юм байна. Тэгэхийн тулд л энэ улс ийшээ зүтгэдэг юм байна шүү дээ. Ямар ч хар ухаанаар зүгээр ямар ч хүн ойлгоход одоо тийм болж шүү дээ. Тэрэнд очиж суухын тулд тэрэнд очиж суучил тэрний амьдрал баталгаажж байна. Тэр хүн үү те тэрэнд зарсан тэр бум төгрөгөө хідэн тэр бум болго авчдаг юм байна. Тэгэд ингэхээр чин одоо бахархна гэхтэрээс те хоёр талтай болчиход байгаа байхгүй юу? Ард түмнэр бол бахархчаад ийм төвчээртэй тийм ээ ийм ууж сэтгэлтэй хүлээцтэй ийм өр нэмгэнтэй сайхан ард түмэн биш. Ард түмэн бол гайхалтай. Ганцхан энэ сайхан юмн дээр нь энэ одоо бидний гаргаад байгаа дэмжээд ингээд өөрсдийнхөө бүх одоо тий эрхийг хамгаалуулах гэж улс орныхон одоо бүх юмыг жолоодуулах гэж гаргаж байгаа
Улс маань яг тэр төвшөндөө байна уу? Энэ л айгүй тийм юу байна. Манай ардтан бол үнэхээр бахархмаар дургуй өрмөр алтан байхгүй. Тэнэг юм шиг. Тийм ээ? Мангал юм шиг. Эсвэл нэг сайхан сэтгэлтэй ууж уу сайхан тайван юм шиг. Одоо тэгээ тийм ууж уу сайхан тэр сайхан сэтгэл гэж юм чи одоо байхгүй болчихж байгаа хүмүүс яриад их юм байна. Үгүй мөн чанар бол өөр болсон л одоо жишээ нь. Гэхдээ энэ манайх дэлхийд байхгүй л сайхан тайван одоо амгалан хөлцөнгөл ард түмэн байна шүү дээ. Бусад орнуудад ийм байх юм бол аюулуулна гэж. Тэгэхэд манайх бол шүү дээ. Инхимийг дэвчиж чадчих шүү дээ ард түмэн. Инхимийг хүлээж чадчих. Тэгэхээр энэ сайхан юм шиг. Одоо нэг талаас сайхан юм шиг. Нөгөө талаас дааши. Би бол хийж мэдхгүй ойлгохгүй болж байна. Одоо яг өнөөдөр нөхцөл байдлыг тааруулаад энэ хүмүүсийн амьдарч байгаа саяны таны ярьсны тохируулаад нэг жүжиг тавиач гэж юм кино хийчих бол та яг ямар кино? Тэр юу өстө дуртай байна. Одоо шил би хийх гээд бэлтцсэн байж байгаа зохиол байна. Тэгээ миний нохон сүрэг гээд би тэр хийл гэж л бодол их зөрчилтэй тулгарн тэрийг тоглол бас дургуйцгуул их гарна. Гэхдээ бас нэг хийх хэрэгтэй л гэж бодоод. Үүндээ бол энэ бол нэг юу юм аа энэ уран бүтээлчд тэгээ тэгэнгүүт бид нар чинь нэг юм биш. Байхгүй юмыг бий болгоод бодчихж байна. Яг тэгвэл те ингээд харангуйтгаа ер нь бол хүн ингэж амьдрах хэвээр. Ингэл гоё амьдрнаа. Хүний сайхан сэтгэл гэдэг юм бол инээ гэд бид нар өөрсдийнхөө төсөөллөөрөө ингээд ертөнц ингээ хараад байна шүү дээ. Тэгтэрс энэ дотор юу нь болох байгаа юм бэ гэдгийг бас ингээд төрүүлээд хараад байгаа юм. Тэгээд энэ айгүй өөрсөд их зовлонтой. Тэ бид нар энийг өөрчилж өгөхгүй. Тэгээ хийх дээрээс шүүмжилсэн болно. Нэг хэсэг хүмүүсийн дургуй хүргэн ийм л юм болоод байгаа юм л да. Тэгээд одоо найруулагч хүмүүс гэл тэгэхээр л нэг л шал өөрөөдсөж явдаг шүү дээ хүмүүс бол. Найруулагч нь одоо театрын найруулагч гээл тэгэхээр киноны найруулагч гээл нэг юм хүмүүс байдаг. Өөрөөр ингээл нэг айхтар сэтгэхүүн шараа өөр байлын хүмүүсийг цагаан зандарсан хүмүүс хурцааштай гэл. Танийхаар найруулагч ч юм уу ямар хүмүүс байдаг юм? Одоо бол мод нь өөрчлөгдсөн. Одоо социализмын үед бол найруулагч улмаар бол ер нь хятчихсан, ярахчихсан. Тэ өргөлж ууралж нэрдэж бухимдаж явдаг одоо тийм л байсан л да. Ер нь бол одоо миний мэдхийн л Жамин Давгайг одоо намайг оюутан байхад л одоо тэр их хурлын концертууд найруулаад тэгэл тэнд мөнгөтөрч өгч найруулаад Лазарун мэгч найруулаад тэгээд энэ Дон Тухайш найруулаад гашгцсан амар л усуд байсан. Би за найруулагч гэдэг яг л ийм л амтан байдаг юм байна даа гэж бодоод оюутан байхад харж суулаа шүү дээ. Тэр үед бол хүн гашгачаа тэгээд загнахаар нөгөөдөл нь имээдэг. Ууралж байна. Болохгүй буруу юм хийсэн байна гэж ойлгодог, хүлээж авдаг. Тийм байсан. Одоо тэгээд гашгачаад ажлаад хараагаа зөвхөн дэвчээд унах юм бол энэ зөвчтэй юм уу, солиотой юм уу, энэ ч одоо юу вэ, хаанхын хин ороод ирээ. Одоо л хүмүүс тэгж хүлээж авна. Тийм учраас энэ чи нийгэм өөрөө юмнууд ингээд нэг өөрчлөлөө дээ шүү дээ. Тэ? Тэгэхээр яг одоо тэгэл одоо нэг юмд ингээл цөмөр хүссэн ч хүсээгүй ч ер нь бол хүмүүс байна шүү дээ. Зүгээр төрслээд хэлэх юм бол бүгдөө ижлэхэн өнгийн гасч юмтай бүгдөө ижлэхэн усны засалттай бүгд ижлэхэн инээдэг л болох гээд шүү дээ. Тийм л надад бол тэгж л харагдаад. Найруулагч одоо ингээл найруулагчид төгсөгдөг сургадаг сургуулиуд олон байна да. Тэн дотроос яг ингээл найруулагчаа гараад ирсэн бас төдийлөн их цөөн харагддаг юм болоо гэж харагдав. Тэр найруулагчийн сургадаг төгсөгдөг сургууль нь байхгүй. Одоо манайд сурд юм уу найруулагч гэдэг хүн чинь эсвэл төрд юм уу? Ер нь бол одоо Эрдэнэт мэрэгд хэлэхдээ төрдөг гэдгийг. За тэгэхэд одоо төрдсөн юм байлгүй. Тэгтээ ч нэг үйлдвэрийн ажилтнаас ямар нэг улс төрчөөс ч юм уу те өөр мэрэгжилт яг үүндээ бол суур нь юу ах вэ гэхээр авиас мэдрэмж хоёр л байдаг л ажилчуд. Тэгэхээр энд бол тэр төрдөг гэдэг нь бол байх бах. Би бол төрцөө амт шиг гэж бол гашгахгүй. Тэ. Тэгэхээр тэр нь бол байх л та. Гэхдээ найруулагчийн зовлон бол нэг нь юу вэ гэхээр нийгэмд ч вэ, гэрт дотор ч вэ, хоёр хүн ч вэ тэр дунд байж байгаа нөгөө зөрчлийг, асуудлыг айгүй мэдэрдэг. Хараатай. Энэ бол яг нэг ийм л юм болоод байна гэд мэдэрчдэг. Тэгээд тэр нь бол нэг талдаа жаргал, нэг талдаа зовлон болж явдаг л эдэлтэй. Хүн ингээ өдөө сар суучаад магтаал яриад багт шүү дээ. Тэр худлаа яриад байгааг энднээс нь уншаад сууж байдаг.
Тэгээ тэрний өдөөс бити хуцаад бай гэж хэлэх үү? Одоо юу гэх үү? Баярлаа гэх үү? Тэгээ энэ хоёрын хооронд энэ нөгөө мэрэгжлийн өрх нэг тийм онцлог байна. Тэгээд одоо хүн болгон ч бас нэг өөрийн гэсэн дагаж дөрөдөг гэдэг ч юм уу. Бас нэг харж явдаг, нэг суралцж явдаг нэг хүн байдаг шүү дээ. Байдаг бах. Надад бол бас байдаг. Тэгэхээр таны одоо Монголоос одоо дагаж шүтэж явдаг гэдэг ч юм уу. Тэр хүнээс юм авч яадаг. За гадаадаас гэх юм бол тийм хүмүүс байна уу? Гэхдээ би ч бол ер нь одоо ганцхан багштай юм шүү дээ. Миний багш дөрцсөн бөгж юм байсан. Би бол сургууль төгсөхдөө яг баг дордсон бод өгсөн. Яг багшгээ хүн болох гэж, багшгээ харагдах гэж, багшгээ тийм мундаг жүжиг тавих гэж, багшгээ тийм мундаг шудраг хүнийг улайтал нүүрэн дээр нь хилдэг тийм хүн болох гэж би бүр яасан намайг яг сургууль төгссөний дараа манай ангийнхан хараад чи нэр яг багш шиг байгаад байх юм аа. Чамайг харахаар багш харагдаад байх юм аа гэдэг байсан. Манай жүжигчд очисон газрын одоо жишээлбэл Арангаа, Дундгой жүжигчд бүгд дорцсон байна арилгачтай шүү дээ. Зурцсан шиг өвчтсөн шиг адилхан харагдах юм а ярьж байгаа орж байгаа. Яагаад гэвэл би тэр үед багшаага тоглодог гэсэн. Хамгийн том шүтээ маань багш минь байсан болохоор би ерөөсөл яг л багшийн хүн болно тэгдэг. Тэгж явсан. Тэгээд жаахад дээр чинь цаг хугацааны явцад нөгөө нас үс чинь өөрөө ингээ яваад ирэх дээрээс ингээ нэг юм залгаад нэг нь миний юм нүлдээд багшийн юм биндэвлдээд ч юм уу те явдаг. Тэгтэл ер нь бол одоо ч гэсэн би миний хамгийн одоо чи би бол бурхан шүтдүү шүү дээ. Бурхан гэж ерөөсөө юм шүтдэггүй. Одоо би ч гэж дотроо бурханаас болоод ихнэр өтөр хоёлоо муудалцаад багшийн зургийг бурханыхаа дээр тавих гад хүчний наадахын талтан тавьгаал хоёлоо ингээл зөрчилж ийсэн. Тэгээд лам хараавчирч багшийнхаа зургийн ардтал дээр 10 найлуулаад за тэгвэл одоо бурхан болсон шүү энэ тавиад явж ийсэн. Тэгээд надад бол тийм шүтэж ярих юм ганцхан шүтэх юм бол би ядар бол гутар бол те ингээд би хамгийн дөрөнд багш мал нүдэнд үзэгддэг. Тэгээд би бол дотроо миний багш бурханаас намайг харж байгаа. Тэгээд би бол хүн шиг хүн байх хэвээр. Надад бол эхлээд чи хүн бай гэж хамгийн хэлдэг байсан үг. Тэгэхээр чи миний бол одоо яг үнэхээр одоо шүтдэг. Одоо бурхан бол өөрийгөө даатгах гэдэг шиг. Би бол багштайгаа их харцдаг. Хүн байна гэж юм ямар хэрэг. Ер нь бол манай багш өөрөө чи эхлээд хүн бай гэж. Жишээл хүнд байх ёстой юм юу гэдэг чи хүнээс айж сур, ичиж сур, хүний өмнө хариуцлагатай байж сур, хүнд хэлсэндээ хүрч сур, хүнд сэтгэл зүрхээ өгч сур гэж. Манайх чи хөөхөн байсан юм аа. Тэгээд бурхан шүтдэг үү гэхээр би одоо их л цөөхөндө тарж ирсэн л та бурхан ямар нэг юм бурхан шүтдэг үү гэж. За зарим нэг хүмүүс би бол зөвхөн ээжигээ шүтдэг гэж ярьдаг. Зарим нь бол миний бол одоо уул ус байдаг төрсөн газар гэж ярьдаг хүмүүс байдаг. Та яагаад? Гэхдээ би Улаанбаатар төрсөн юм чинь ч одоо тэгээд нэгдүгээр газар нутаг маань бол төрсөн газар маань бол Улаанбаатар байна. Өссөн газар болохоор Арангаа байж. За би чи ижигээ аваагаа шүтнэ. Орлогын чинь бас тий ижи аваагаа бодохгүй байх гэж байхгүй шүү дээ. Гэхдээ л амьдралын ямар нэг асуудлыг шийдэхэд хамгийн түрүүд нөгөө багш маань удагддаг байхгүй. За багш байсан бол яг энийг ингэж хэлэх байсан. Яг энийг ингэж шийдэх байсан. Тэгэхээр нэг яадаг юм бэ? Ер нь бол манай багш бит хоёрын хоорондын холбоо ер нь нэг тийм нэг өөр их тийм юусэн холбоо байсан шүү. Тэгээд би танаас нэг зүйлийг бас асууя гэж бодоод байна. Бовгийн лавсрамгааны хэлсүүг надад их таалагдаад бас би бас тэрийг мөрдлөг болохыг хичээдэг л дээ. Юу гэхээр эр хүн гэж эрүүл сохтуу хоёр талыг ижилхэн байдаг хүнийг л би эр хүн гэж хэлнэ гэж. Тэгэхээр танийхаар энэ эр хүн гэдэг ойлголт одоо бол ингээд хүмүүс бас ярихын юм жоо таны үеийн хүмүүс ч юм одооны залуучуудтай эр хүн гэж хэлэхэд хэцүү. Сайхан эр хүн бол ер нь бас алга болчих. Эрийн тийм нүмжиг байхгүй, жудаггүй юмнууд гээл сууж байгаа хүмүүс тийм хийдэг таарсан л таа. Зүгээр юу нэ ерөөсөө эр хүн ч гэхгүй байх л та. Зүгээр ер нь хүний жудаг бол өөрөө тань нийгэм чинь өөрөө тэрийг устгаад байна шүү дээ. Үгүй болгоод байна шүү дээ. Зүгээр эр хүн гэдэг бол би бол эр хүнийг одоо тийм айхтар их тийм бишэн бавгийн лавсрамгаа мөрөнгөө шиг их тийм юу биш шүү дээ. Агуу хэцтгэгч хүн биш шүү дээ. Зүгээр ер нь бол эр хүн гэдэг бол жудагтай хэлсэндээ үрдэг тийм ээ гэртэй
гэр орныхоо өмг түшиг байх хэвээр. Эр хүн гэдэг бол тий хин ч одоо тий ингээд хинтэй ч үуч ярьсан хэлсэндээ хүрдэг хүнд хань нөхөр болж чаддаг, түшиг тулг болж чаддаг юм л байх хэвээр л гэж боддог. Тэрнээс одоо нэг айхтар агуугаар одоо нийгмийн юм байх хэвээр улс орны хэвээр би бол тэрийг бол зүгээр нь хүмүүнийхээ хувьд л өөрөө тэрх бодтой л байх хэвээр. Та ер нь хэр олон удаа эргэж хардаг юм бэ? Яг үнэ би эргэж хардаг юм шүү. Би энэ сая л одоо асуугарч л бодож. Би одоо эргээ за би чи юу хийж вэ? Яаваа би чи яаж явж ирж вэ гэж. Би ер нь их бас тэгдэггүй байна зүгээр. Гэхдээ хүүхдүүд энэ төр дүүнэртаа миний хэлдэг ганцхан л үг гэдэг юу гэхээр яаж явснаа, яаж амьдарч байснаа ерөөсөө бити мартаарэ тий мартаж болохгүй шүү. Яг тэгвэл миний амьдрал ч гэсэн манай гэр бүлийн одоо ижээ аавдаа биднээс ингээр амьдрал ч гэсэн бас их дороотож ядарч байсан үе байдаг байхгүй. Тэгээд трийг мартаж болохгүй шүү. Би чи яаж явлаа тий. Тэгэд энийг бол би хүүхдүүдтэй ч хэлдэг, дүүнэртаа ч гэсэн өөрийнхөө дүүнэрт хэлдэг. Мартаж болохгүй юм. Яагаад бол биднүүсийн гэр бүлийн маань аав минь ганцаархан ажил хийгээд 10 хэдүүлээ бид тэр гэрт шавчихсан аав маань нэг приставк телевизээр үүрээд л одоо хорих ингээд кино гаргаж шүн жөнгөө гаргаад нэг 5 төгрөг олж ирээл маргааш нь бид нарыг холлохгүй л энэ төр явж исэн. Тэгээд тэр үе маань амьдрал бол тэг над бол одоо тэрийг бол би мартдаггүй. Яагаад тэгэхээр би тэрэндээ бол тэр амьдралдаа гомддоггүй. Тэ? Яг тэгэхээр би одоо би өөрийнхөө хүүхдүүдийг л би нэг тийм байдалд оруулчих юмсан тий. Өөрөөсдөө аваад явах тэнхээтэй ингэх хэрэгтэй. Ер нь бол тэр юмыг эргүүлж давтуулахгүй юмсан. Гэхдээ тэрийг мартаж болохгүй. Яг гэвэл тэр бол айгүй том юу л да. Нэгдүгээр сургамж, хоёрдугаар тийш айгүй том сургууль болсон, дэсвэр суусан тий. Юмыг дэвчиж сурсан, харж сурсан тийм нөхцөл шүү дээ. Тийм учраас хүн бол яг үүндээ бас яг ямар байсныгаа ерөөсөө мартаж болох. Төрөл арилжиж болохгүй л гэсэн үг юм л да. Бас нэг сэтгэж хэлсэн байдаг шүү дээ. Хүн гэж юмтны хамгийн агуу юм бас юмыг мартагдагт байгаа маа гэдэг. Зарим юмыг бол мартах хэрэгтэй. Зарим юмыг мартах таг мартах ёстой юм байна. Жишээ. Аа ер нь бол би зөвөр өөрөө би ч их муухай ааштай их огцом ууралдаг хүнтэй ялах хэлэхгүй юм дээр бол их тийм санаандгүй юм дээр дүрлзэж уурлаад энэ төр муудалчих юм их байдаг байхгүй. Тэгэхээр ч мэдээж намайг уурлж яхад хүн зүгээр суудахгүй дээ. Ингээл ямар нэг хооронд нэг юм бижиг зөрчлүүд маргалцсан хэлэлцсэн ч юм уу. Хэрвээ эсвэл намайг нэг хүн тухайн үед айгүй хуурсан байдаг ч юм уу. Тэгээ ийм юмнууд бол би бас мартах их дуртай. Ер нь бол юмыг санах асааж мартамхайч болоод ч тэр юм. Ер нь бол би юмыг нэг дотроо ингэж хоримтлуулж явж чаддаг болохоор тэр нь бараг амар байд юм аа. Юм бодоод л одоо ямар нэг байдлаар ингээл тэрэндээ өөр ингээл вирустэй л хэцүү шүү дээ. Түрүүн би хэр их олон эргэж хардаг вэ гэж асуусан. Одоо та хэр их холыг харж байна? Тэр бол би бол их мөрөөдөнтэй юм. Ер нь би оюутан байхад гэсэн манай ангийнх намайг манай хоёроо болстой. Гамдан бурахгүй мөрөөдөө шүү нэрээ. Хоёроо шиг ийм одоо гоё мөрөөдөнтэй те. Ийм байвал нэр өстой гоё. Тэр үед намайг магтчих байсан юм уу? Одоо хөрх юм шоглож байсан юм уу? Тэгтэл би их мөрөөдөнтэй юм. Одоо ч надад мөрөөдсөн том ажлууд бий. Тэгтээ миний мөрөөдөл ямар ч байсан цахаасаа биелж байгаа. Биелүүлсэн мөрөөдөл юу вэ? Эргээд харъя л да соёлоор. Байлгүй яг би өөрийгөө багш шиг найруулагч болно доо гэж мөрөөдсөн. Би багш шиг найруулагч болно доо би. Миний багш ямар нэртэй вэ? Би багшаас илүү нэртэй найруулагч болно доо гэж би мөрөөддөг гэсэн. Би бол тэрнийхээ нэг 70% нь явж байгаа гэж бодож байгаа. Би надад жишээ нь одоо их тийм жудаггүй явсан үе бас байдаг шүү дээ. Би ч мөл их жудаггүй. Энэ төр хүн нэг амьдралд ингээд их тийм хулалдаад энэ төр янз болоод тэр их дээрээс өөр их вирусчдыг толгойд 9 шидийн одоо нөгөө чөтгөр шүглдэг тий ингээд алдаж амсуу үзэндээ би. Тэгээд тэрнийгээ эргээд мэдрэнгүүтээ тэрнээс яаж гарах вэ гэд бодож зорж исэн юм би. Тэгээд л би бол
яг тийм одоо арилгацсан самын шиг ч юм уу угаасаа тийм их агуу гайхамшигтай одоо үн чудрагантай байгааг худлаа айлдаг байсан би тий уурчдаг байсан энэ төр үе бий шүү яг одоо нэг нийгэм нэг 90-ад оны үед ч нэг аимшигтай боллоо шүү дээ тэр үед бол тийм байсан тэгэхээр одоо тэрнийг нөхөх гэж би бодож шүү дээ тий тэндээс юм нөхөх гэж одоо би уулзах чаддаг улсууд хүртэл би гомдож исэн улсуудаас тэгэхээр чи хүн чинь бол нэг юм яг ингээд замын төгсгөл дээр очихдоо ямар нэг юм араасаа чангасан тий гомдолгүй нэхэлгүй байх л ёстой хүнийхээ хувьд шүү дээ тэрийг бол би надад бол хамгийн их өөртөө тийм анхааруулж өөртөө үргэлж дотор өөртөө сануулж явдаг уран бүтээлч хүмүүс бичдэг дуулдаг хөгжим зохиодог найруулдаг юм хүмүүс онгод гэж ярих юм л да жишээлбэл одоо онгод орхоороо онгод орчлоо гэл онгодоо оруулж байгаа юм гэл тий тэр нь одоо бөөгийн онгод биш шүү гэхдээ тийм авиас нь тодорд юм уу тийм юм одоо байдаг юм уу мэдхгүй одоо миний сэтгэж нэг онгод орол айхтар болоод байгаагүй зүгээр ер нь бол нэг их сайхан тий юм хийчмээр санагдах тийм акшнгууд бол байна л да нэг юм хиймээр санагдаад ч юм суумаар санагдаад ч тэгээ яг суунгууд юу ч орж ирэхгүй энэ төр байгаа л та нэг хийдэмий байгаан суугаал энэ төр яг үе бол би л тэгтээ тэр онгод гэдэг бол ер нь бол нэг хүн өөрийгөө яаж юмд төвлөрүүлж хөглөж өөрийгөө идэвхжүүлж чадаж байна уу тэр л юм шүү дээ. Тэрнээс тэр онгод гэдгийг бол би одоо яг тайлбарлахаар миний бол юу өрөхгүй байна мэдэхгүй одоо тэр одоо цаанаас ямар юм бэ байдгийг л бол ярьдаг байлгүй. Тэр хүмүүс ярьдаг чинь ингээл унтаж байсан чинь гинт нэг юм зүудлэгдээл тэрүүгээ ингээл үргэлжлүүлэнгүүлэлээ гэж мэдхгүй. Тэр одоо тэр нэг одоо ямар одоо юуны хөгжсөн усуд бол байдаг. За надад бол би бол тэгж яг нэглэхт бол үзээгүй. Сэтгэлийнхээ дуудлагаар юм хийжлээг л хүмүүс тэгдэг юм л шүү дээ. Мэдхгүй. Тэр одоо тийм байж болох байх л да. Тэгтээ би л одоо 30-аад жил болох гэж шүү дээ найрлагч игээд. Гинтхэн шөнө осоол энэ төр одоо өвчин хөдлөл энэ төр одоо тесэрч зогчоод бол байгаагүй л. Тэгээд одоо тэр улсуудад байдгийг хэлэхгүй мэдхгүй. Уран бүтээл төрж гарахад бол бас их хүнийг зүдрээдэг юм шиг байна. Нэг юмний цаана гарахын тулд жишээлбэл нэг жүжиг найруулахын тулд бүр нэг их л нервээ барж ээж нэг тэр жүжигийн цаана гардаг юм шиг найруулагчтай гараад тахт. За тэгэл одоо хүн чи янз л байдаг л байх л та. Гэхдээ ер нь бол найруулагчийн хувьд бол нэг жүжиг бариад авсан байхад тэрэндээ хорхоод тэргээрээ өвчлөх юм бол байна. Тэ. Тэрийгээ бол ингээл хийчих зүрхэлж бодоол тэ тэрийг юм болгочихгүй л энэ төр явдаг юм байлгүй яах вэ? Таны одоо хамгийн их хорхоос тэр дотор орж явсан бүтээл. Би тэр Арангаан театрт анх чад дөнгөж сургууль төгсчихэд удаач байсан юм. 1 жил болж ил 2 жил болж ил тэр Арбузын одоо Старый модны комеди гэдэг тэр намрын наадам гэж орчуулж ирсэн. Дарамт театрт нэг удаа тоглосон. Тэгэхээр би тэр жүжигийг нэг барьж авчих. Тэрнтэй би нэг 6 сар 7 сар жих бол тэр жүжигтэй ноцолсон юм. Яа тэгэхээр тэр чинь 50 одоо 8-та 60-та нэг хоёр хөгшний ийм сэтгэлийн драм байхгүй юу? Хоёулаа нэг совлын газар дээр л тааралдаал тэгэл тэр хоёр хоорондоо ингээд нэг сэтгэлээ ингээл бие биенийхээ тэ ойлгоол барайл нөхөөл ингээл явж байгаа нэг ийм л драм л их сайн зохиолтой. Тэр чинь Ленины шиг л авсан зохиол шүү дээ. Тэгээ тэрийг хийх гэж л бараг 6 7 за бараг 8 сар ажилласан юм а. Тэгээ яг энэ чинь нөгөө надад тэр туршлага нь байхгүй. Тэдэн бүсийн тэр амьдралын тэр юм байхгүй. Тэгээ тэрийг хийх гэж би бол 7-8 сар бол би бол мөнч ихтэй тэрнтэй ноцолцсон. Учрыг нь олохгүй гэж хийх гэж. Тэгээ тэрүүгээ бол тэр надад их амжилт авчирсан. Тэр зохиол тэр жүжиг. Тэгэл ер нь бол хийсэн бүтээл болгон маань л одоо бас тодорхой хэмжээнд намайг төрлөө чиглүүлж, намайг тэнд торхой туулж намайг сорьсон ийм л бүтээлүүд байгаа шүү дээ. Найруулагч гэдэг бол бас их хөдөлмөр түрүү ярьлаа шүү дээ. За зарим нь төрдөг, зарим нь суралцдаг. Тэгээ одоо манай Монгол улсын шоу бизнес гэж нэрлэх юм уу да. Одоо яг энэ урлагийн
эхнийг. Гадныхны харахаар л найруулагч нар бол жигтэйгэн сайхан амьдрах юм шүү дээ. Тэр одоо кино хийгээ яасан ч их мөнгө төрхтэй болдго. Энэ дэр нэр хүнд ч гэж яах сайхан дэр байдаг. Үнцэнтэйж болдог болтой юм. Дараа манайд байгаа найруулагч нар өөр юм хийгээл яхаа тэгээ төдий чинээ тэрэн шигээ хийсэн шигээ гэдэг ч юм уу. Тэгэл одоо жишээлх юм бол тавал урлагийн сэтгэлтэй юм шүү дээ. Монгол улс. Энэ бол бас л том төрөөс харилж байгаа том гişг. Яг тийм чинэндээ хүртэл амьдарч чадж гин үү? Тийм боломж байна уу манай Монголд? Одоо би төрөл нэг яриад байсан шүү дээ. Баярлал марч юм шиг, гомд марч юм шиг гэлээ. Энэ бол одоо ийм байна шүү дээ. Манайч юм бол одоо ийм юм яваад байна шүү дээ. Энэ одоо биднээс хийж байгаа л чинь бол нэг оюуны хөдөлмөр шүү дээ. Тийм. Оюуныг үнэлэх тийм үнэлэмж нь өөрөө манай дөрөөсөө энэ төрлийн бодлогот байхгүй байгаа байхгүй. Манай одоо хичнээн нэртэй хүндтэй гоё эрдэмтэд судлаачид мэрэгд байна. Тэд нэр одоо овооч зотлоо амьдарч байгаа юм байхгүй л шүү дээ. Яг үндэ. Тэгээд одоо таван толгойг айляриал, оюутлогойг айляриал тэ. Ерөөсөө л тэр л одоо монголчуудын идэх ёстой юм шиг. Тэр таван толгойн дуусаад оюутлогын дуусчвал монгол сүнч юм шиг. Тэгэл тэрэл ингээд яхаар энэ оюун гэдэг юмыг төрөн шүтгэхгүй байгаа байхгүй яг үндэ. Төр өөрөө энэ дэр ямар ч ойлголт байна шүү дээ. Дээрээс чинь одоо ямар бид нэр Монгол төрцөндөө гомдолтой биш. Тэ? Тэр энийг хизээ нэг цагт ойлгодог болох байх л та. Ойлгуулах гэж л одоо янз янзаар л бид нар үзчихэл байна шүү дээ. Яг үндэ бол Монголын эрдэмтэд, Монголын уран бүтээлчд бол гуйлах шиг амьдарч байгаа. Яг үнэхээр. Жишээ нь ийм байна шүү дээ. Одоо сая тэр ашиг сонирхлын тухай хууль гарлаа шүү дээ. Тий. Тэр өдөр бол бүр би тэр хуулийг одоо ямар тэр ингэ блэ тэр нэг санаачсан нөхөр түрүүн тэр их хурал суугаад байсан шүү нэг нөхөр чи юм блэ? Тэр чинь санахгүй байна би. Тэр үнийг гайхав. Тэр одоо хичнээн жил аж ахуй удирдсан юм бол, байгууллага удирдсан юм бол, хэдэн удаа хамгадарч хэдэн удаа гарын үсэг зурсан юм бол, тэр хичнээн хүний хувь зээг шийдэж үтсэн юм бол, ямар байгууллагын хувь зээг тэр яаж шийдэж үтсэн болоо. Яг тэр хуулийн үзэнгүүд шүү дээ. Тэр өөрөө айгүй их тийм хөрсөн өөрөө тийм одоо хөрсөн дэр боогүй. Утгагүй тийм хөрсөн дэр бууцсан хууль байхгүй. Жишээлэн гэж шүү дээ одоо үр хүүхэд ижи аавда одоо би чинь хүн чинь одоо ижи аавда идэж уусныхаа өвдөж зовоосныхаа өсгөж өндийлэх гэж тэднүүсийг тамалсныхаа төлөө эцэг ихтэй хүн чинь нэг юм өгнө үстэй. Өтгөд тэрийг хүртэл хязгаарлалцсан байна. Тэ? Тэгээд одоо жишээлбэл манайхаас чинь төвшин төгс байна. Улаанбаатар чуулгын дарга. Одоо Эрдэнэт байна. Хөгжим бүжгийн сургуулийн захирал. За тэр Пүрүүхүү байна. Одоо хотын соёлын газрын дарга. Гэх ингэнгөт шүү дээ. Тэр улсууд одоо бий бол байна найруулагч. Би ч бас нэг мөнгө олохгүй зохиол алтарт болчихдог байхгүй юу. Тэгэхлээ шүү дээ. Би тэр битсэн юм аа. Үнэлээд зарж болохгүй нэ шүү дээ. Тийм ээ. Тэрийг яах ёстой гэхээр эсвэл энэ ажлаа өгж угаад би тэрийг ингээд өгснөхийн дараа л тэрийг борлуулах юм л. Төрийн албан хаагч биш болж байж. Тий. Ядаж өгөөдөө тэр байгууллагын дарга биш болж байж. Гэхдээ тэгэхээр энэ шүү дээ ямар одоо юу бах вэ? Эсвэл даргаа болох хэрэгтэй, бүтээлээ хийх хэрэгтэй. Эсвэл одоо даргаа хийгээд тэр бүтээлээ одоо тэр уран бүтээл хийгээд тэр даргаа хийх хэрэгтэй юм байл. Одоо театрт жишээлх юм бол Улсын драмын эрдмийн театрт нэг жүжиг та найруулга тавилаа гэж бодъё л доо. Тэрнээс найруулагчид ер нь хичнээн юм очдөг юм би. Одоо дахин тоглоулах юм одоо жишээлх юм бол Тэнгэрийн хүүгээл тоглоулах. Тэндээс найруулагчид юм очих уу? Тоглох боломж юм очих уу? Гойгоо энэ чи сая нэг юу яасан шүү дээ. Бас наад чин дараагийн чатрын найруулагч нар бас яриад. Яах вэ гэж бүгд хуралдаар суучихсан.
Одоо уран бүтээлийн мөнгө гэхээр бид нар жүжиг тавьчих дээрс найруулагч энэ байгууллагаас найруулагчийг цалин авч байгаа болохоор уран бүтээлийн мөнгө авах хэрэггүй байна. Тэгээ нөгөөдөл нь торгуул тавигдах л. Тэгээ би бол тэрийг мэдж байгаа. Яг л би ч одоо нэг байгууллага толгойлж байгаа ухаантай болохоор нөгөө болдгоо нь бол ингээ ардсан мэдчихэл байгаа юм л. Тэгээ нөгөөдөл маань ингээ хямарцсан сууж бид нар чи яах ёстой юм бэ гэдэг. Би одоо юу гэж хэлэх. Гэхдээ харин тийм байдаг юм аа наа чи тийм шүү дээ л гэлдэж. Яг үндэ хэрвээ театрт ажиллаж байгаа найруулагч хийсэн бүтээлдээ мөнгө авах ёсгүй юм бол тэр ядаж дор хаяж 2 сая төгрөгийн цалинтай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бүтээлээ сайн хий гэж сууж байгаа юм. Яг уу одоо зохиолч бол өөрөө автор шүү дээ. Найруулагчийн ажил бол хэдий зохиолч бичсэн жүжиг найруулж байгаа ч гэсэн тэнд нөгөө оюуны асар тийм том хөдөлмөр явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг чи үнэлэхгүй байж болохгүй шүү дээ. Ямар нэг байдлаар нэг тавьсан уран бүтээл жишээлбэл найруулагч театрт за та жилдээ 2 жүжиг тавиад төлөвлөгөөд 2 жүжиг тавиад тэрнээс давсан уран бүтээлд одоо уран бүтээлийн шагналыг авч болно ч юм. Нэг ийм хийхгүй бол тэгээ хөөх юм одоо яг үндэ драмын театрын найруулагч нар ч одоо сая цалин нэмэгдээд одоо нэг 400 хэд мэд энэ тэр 500 төгсөж байгаа болов. Тэргүүр чи яаж амтрах вэ? Тэгэхээр чин тэд нар чин бүтээл хийж тэр хийсэн бүтээлийн үр жимийг бас нэг амьдрах байгаа гэх юм. Үүндээ бол өрөвдмөр л дөө. Та бол аймгийн театрын дарга шүү дээ тий. Төв аймаг. Тэгээд аймагуд манайч одоо нэг бодлоо юм их соёлтой хэмээр болсон шүү дээ. Аймагуд өндөр театртай. Тийм ээ. Тэгээд кино театрууд уг нь бол хуучин байсан одоо бас байхгүй болсон юм шиг байна. Тэгээд энэ аймаг дээр төв театр нэм байгаа юм чи аймаг дээр уран бүтээлч их яаж амьдрах юм бэ? Хэцүү шүү дээ. Аймгийн яг одоо бас манай төвийнхэн чинь бол яам нь хажууд нь байна, төр засаг нь яг хажууд нь байж байгаа байхгүй юу? Бас ч гэж энэ маань нөгөө хот төвлөрсөн газар байгаа болохоор нөгөө театртаа хийж байгаа оройн зайлуул бас нэг телевизийн нэг юмд ороод нэг кинонд ороод тийм ээ тэнд нэг хошин шог руу ороод ч юм эднэр бол яг бас нөгөө энэ нөгөө орчин нь өөрөө эднэрт өөр юм бас ингээд өөрөө өйтөхтэй гүйж явж чадвал бас ингээд зах зээл бас өөрөөсөө олоод байна. Шалахгүй тэр нь уг нь бол орон нутгийн театрын уран бүтээлч бол бүр хэцүү шүү дээ. Өөрхий тэднүүсийг нөгөө орон нутгийн цөөхөн үнэтэй. Тэр өдөө тэр театрын жүжиг дээр энэ театрын нэг юм байд. Яахан ч хамгийн бага орлоготой цалинтай тэр аймгаар дүүрэн өөр тэгээ бүх дэлгүүрүүдэд өөртэй. Тэгээд тэр мөн орон нутагт байж байгаа хэдэн чинь дуртайдаа тэнд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэд нар чинь ямар тэр нийгмийн тийм баталгаа бол байхгүй. Хана очих одоо жишээл нэг за очиод одоо нэг манайхан хүлээ авалтан дээр хийж байгаа нэг дуу чи ирээч дуулаад өгчөөч очвол эсвэл нэг айгуул нэг 5,000 төгрөг эсвэл 10,000 төгрөг. 10,000 төгрөг 5,000 төгрөг чи мөнгө биш болчихлоо шүү дээ. 100,000 төгрөг гэхээр одоо манай хөдөөнийхэнд бол их сонсогдсон шүү дээ. Хотод бол энэ их сонсогдохгүй шүү дээ. Энд чи 2 өдрийн унааны мөнгө болчихж байгаа шүү дээ. Зарим үед нэг өдөр л унаа зарчж байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөөнийхэнд маань авах юм тэр 10,000 төгрөг өгж байгаа хүндээ ч их сонсогдож байна, авж байгаа хүндээ ч их сонсогдоод байна. Гэтэл өнөө мөнгө зарах дээрээс яг л адилхан. Тэгээ яг үндэ бол эн чинь өөрөө энэ урлаг гэдэг юм маань уран сайхан гэдэг юм маань өөрөө төрийн бодлогод байж тээ их тийм чухалчлан суугаагүйгийн л юм байхгүй. Тэгээд би гайхаад идэв. Яг энийг анхаардаг юм бол манай энэ дээдсүүд хааны газар явнаа одоо Америкт очноо, Германд очноо гэхэд байж тээ радиод нэг муу хуурж дууч нэг эдэн бүжигч салгунаа л байгаа юм. Очоод тэр өөрөө одоо дагаж явсан тэнд сууж идэг. Тэгэхэд тэрийг тэнд сууж байгаа одоо тэр олон улсын улсууд хараад энэ монголч ямар сонин хүн бэ? Энд чинь тийм их сонин юм биш үү гэж харахгүй шүү дээ. Тэгвэл тэнд байж байгаа тоглож байгаа нөгөө урлаг маань нөгөө уран сайхан маань өөрөө энэ маань л өөрөө тэр Монголын нүүрсээр явуулж тоглогддог шүү. Тэгээд яваад байгаа мөртлөө энэ урлаг гэдэг чи ийм үнцэнтэй юм а гэдгийг л аимшигтай мэдрээл энийг хөгжүүлье гэж байгаа тийм бодлоготой тийм төрийн түшээ шалга төрийн тэргүүн шалга шүү дээ. Одоо тэгээ хот хөдөөгийн ялгаа гарчлаа л гэх зарим нь бол бараг байхгүй гэдэг юм л да. Зүгээр үзэгчдийн хувьд бас ялгаатай байдаг байх та тоглолт хийвэл яагаад юм бол. Үгүй тэгэл одоо яг үндэ бүгд ижлэх юм байхгүй юу. Одоо чи өдөөгийн театр тойроод нэгэндээ тоглолт хийн шүү дээ. Одоо жишээлбэл Төв аймгийн театр очоод одоо Дундгавт очоод тоглоход Дундгавын хөгжимчдийн тоглолтог юмыг л тоглоно. Дундгавын бүжигчдийн бүжигэлдэг юмыг л тоглоно. Бүжиглэн Дундгавын дуучид дуулж байгаа тоглолт болж байгаа юм. Ерөөсөө. Гэхдээ тэрий чинь одоо тэд нар үзэх ямар хэлтэй.
Тэгэхээр нөгөө энэ чи яахын тэгээд өөрөө нөгөө төрийн бодлогот эн чинь ингэж суугаагүй учраас яг ижлэхэн чатрууд л энэ тэнд байж байгаа. Тоглодог бүх юмуд нь ижлэх. Хөгжмийн состав нь ижлэх, орон тав бүтцэн нь ижлэх бүх. Тэгтэрс эн чинь биш үү юу хөгжих яахын тэгээд энийг хөгжүүлэх талаар ямар нэг конкурсууд юм уу ямар нэг юм уу дөрвтэй юмнууд бол хийгдэхгүй байна л да. Яг хаа одоо тэгээд нэг яамнаас нэг юу яд юм аа сая юуны урлагийн ажлын холбоо нэг оронд нь чатруудын оронд нэг уралдаан шиг юм явуулдаг юм. Гэхдээ тэр бол одоо эднэр маань одоо яг одоо өгийг ганцаас ойлыг сохроосоо гэж одоо хийж байгаа юм шиг байдаг л чадлан тэр. Яг бодлогын хэмжээнд бол хийгдэхгүй байгаа байхгүй. Нөгөөд муу байсан чатрыг яллаад арга хэмжээ аваад төсвийг наагаад тийм ээ оловсуучнаа бүрдүүл танах урын сангийнхаа бодлогыг чигцэл гэж тийхгүй. Тэгэл одоо нэг шагналуудын хуваагаал хөрхий тэгэл одоо их нэцээгүү дуглан тарахгүй бараг л одоо нэг юм ийгдэх гэдэг байна. Гэхдээ тэгэл одоо чинь юу гэдэндээ чөлөө дуран бүтээлч гэдэг хүмүүс. За тэгэл хошин урлагийн продакшнууд чинь төрөөс зохицуул энэ төр байхгүй гэж өөрсдөө юм хийгээл амьдрал яваал болоолох юм шин. Болоод байгаа юм биш үү хүмүүс. Эднэр маань бол болоод байгаа шүү дээ. Яваалгаа тэгтээ амархан биш байгаа л бид нарт. Зүйл байгаа. Яа тэр гүйдэг нохооны зовлон гүйдэг нохоо мэдхгүй гэж. Цалин өгнө сар болгонд ялтай юм биш үү? Аасарчгаар энэ хүмүүс шүү дээ. Нөгөө нэг хүүхэд ихийнхаа хөхийг өсгтөрөөс хараад өмөлждөг шиг тийм л юм зургачаалаа шүү дээ. Тэний өгж байгаа мөнгө таймтай юм биш. Ямар нэг тэднүүсийг хитвэгчүүлэх, сонирхолжуулах, сэтэлжүүлэх тийм юм өөрөө байхгүй байгаа байхгүй. Тэгэд одоо тэрийг санаачлаад хийвэл буруудна. Нөгөө хууль чинь энийг зөвшөөрөхгүй болчихж байгаа. Тэгээ үзэгчид бас монголчуудын тавьж байгаа юмнуудыг бас төдийлөө үзэхгүй байх үгүй юу? Бас голоод байна уу? Уран бүтээлчд нь бас тийм сайн биш вэ нү? Монголчууд ер нь кавесталсууд гэж би боддог шүү дээ. Них муудач биш баг. Зүгээр тоглоод тэгээд байгаа юмнууд нь. Яг Улаанбаатар ч үү дээ. Хөдөө бол ярихад хэцүү. Тэр нь аймгийнхан чинь нөгөө нэг чатрт байдаг нэг хитэ амтнаа байж таа. Үүх түүхтэй тийм ээ. Бүр бүх юмтай одоо эдэн аягатай тавгатайг нь шахуу мэдж байгаа шүү дээ. Үгүй тэгээд тэд нар өдөртөө тэрийг ороод хараад зайл хувцсан чөөрчлөгдөхгүй тийм ээ. Ингээд тэрийг хараад сууж тэд нар тийм сонир биш үү? Хотод бол яг хөтэ тэгээд ер нь зүгээр Улаанбаатарт бол бас манай энэ байгууллагууд хэр хэмжээндээ л өөрөөсөө хөрөө бас ингээл хөгжөөл байгаа байхгүй. Тэгтээрээс эн чинь бас нэг хүн амын төвлөрөл нь арай илүү байна. Орон нутагт бол хэцүү. Яг үндэ энэ өдөөгийн чатрт ажиллаж байгаа бүтээлчд маань, уран бүтээлчд маань дуртай байхгүй. Тэнд бол жинхэнэ дуртай хүмүүс ажиллаж байгаа. Чадaltaй чадалгүй нь бол амаахгүй. Чаддгүй шээсэн тэрнээ хайртай юм байна. Нөгөө муу чадартай хайртай. Нөгөө тайзандаа хайртай. Өөр юм хийж чаддаггүй. Тэгээ тийм усуд байгаад. Тэгэхээр тэднүүсийг хөгжүүлэх юм төрөөс нь өөрөө яахгүй шүү дээ. Уг нь хуучин бол одоо жишээлбэл говьд гэхэд говийн нэмгэлгээд өгчдөг гэсэн шүү дээ. Бас нэг очих цалингийн хэдэн хувьтай нэмгэлттэй байдаг. Одоо бол хөдөөгийн чатруудыг хөгжүүлээгүй л одоо хөдөө ажлын нэмэгдэл урамшил өгөхгүй бол хөдөө явдаг амтан байхгүй шүү дээ. Очоод тэнд орон сууц байхгүй. Тийм ээ. Тэгээд чатруудын удирдлагуудыг өөрөө бас их хэцүү. Янз янзаар тавигдсан. Тэнд яг тэр чатрыг мэдэж удирдах хүн бас хэцүү хүн байна. Хин дуртай одоо жишээл засаг даргаыг таньдаг хүн, ивэлийн хүн чатрын дарга болчихдог. Тэгэнгүүт нөгөө чатар чинь тэр чинь хаамаагүй хайр гаргийн амтаа ирээд тэнд сууж гарч ойлгохгүй шүү дээ. Энэ чатар гэдэг нь ч бас өөрөө их онцлогтой тийм ертөнцийн чинь. Урлагт арай халаг гэж байдгүй хэл тэгээд идэг шүү дээ. Байна. Тэгсэн чинь одоо бол нийл болсон юм шиг тэр Баатарын урлаг шилж илээ шүү дээ. Тэр янз бүрийн таньдаг мэддэг наануу цаануу амьдтай урлаг кино тоглолтохоор яаж юм чи хөгжих юм гээл. Гүг одоо энэ чи ерөөсөө арай халахгүй юм чинь ганцхан юм биш. Одоо энэ манай энэ шагнал магнал дотор ч ер нь арай халахгүй шагнал байсан шүү дээ. Одоо бол тэр нь байхгүй болж эхэлж шүү дээ. Арай халгатай болж эхэлж. Хөдөө гэхэд одоо энэ аймгийн дарга юуны чатруудын дарга нар бол яг л танилцлаар л тавьчих шүү дээ.
Тэгээд тэнд чинь тэр өдөөгийн засаг даргачуд юм аль нэг энэ засаг дарга зүгээр яг урлагийг хөгжүүл энийг бол гайхамшигтай болгочихъя гэж үнэ томилж ийн үгүй би бол эргэлзэж байгаа. Манай Төв аймгийн хувьд бол нөө энэ хот даргач болохоор өөрөө соёл урлагийн газрын дарга байсан. Яамд олон жил ажилласан болох тийм хашаа. За энд мэрэгжлийн хүн л байхгүй болохгүй мэнэ гэж чи ирээд энэ Төв аймгийн чатрын даргыг хийчихээ гэж намайг авчиж ил тэнд тавьсан шүү дээ. Яг би одоо нэг пустаас тасраад аваад оцоод л Төв аймгийн чатар амар болцсон байхгүй л. Гэхдээ л өөрлөлтөө бас арай өөр. Наад бол болсон хүчний хувьд, орон сангийн бодлогын хувьд бол аймагудаас бол өөр арай жоохон тийм. Тэгээд байршил нь Улаанбаатартай ойрхон байна. Тэгээд яг хоёулаа албан тушаалтны хувьд л арай хаалга гэж ярьчлаа л да. Тэр кинонд тоглож байгаа, жүжиглэж байгаа хүмүүсийн хувьд би асуугаад байна л да. Гэхдээ ялгаагүй шүү дээ. Одоо жишээлбэл чатар драмын чатар ч юм уу нэг жүжигч мөнгө олж ирчээд би энэ жүжигийг тоглоулмаар байна. Та найруулаад би гол дүрдэн тогломоор байна. Гэхдээ мөнгө бариад ирчих дээрээс ч одоо яах юм. Гэхдээ тэгэл одоо тоглоулаад нөгөөч гол дүр тоглож шүү дээ. Энэ чи юу юм? Тэ? Жишээ нь муу жүжигч юм биш л тэр. Тэр хориолд бас таараагүй л ахгүй. Таарахгүй гэж юм байна шүү дээ. Жишээ нь иймэрхүү юм бол байна шүү дээ. Мөнгө олж ирчээд канон дээр за би өөрөө продюсер би гол дүр тоглоно шүү. Чи энийг хийн хариулагч би ингээд яа гэд ингээд гарч яахын хөрхий нөгөө гэж. Үгүй гэж хэлэх зөрөгтэй таалгалд. Яагаад тэгэхээр уран бүтээлчд маань өөрөө өстөө ингээд бас амьдрал нь арай өөр төвшөнд очичоогүй байгаа учраас тийм үгүй гэдэг итгэхгүй гэдэг ингээд нэг тавхтай голын түлхэх зөөхөн багтаа шүү дээ. Одоо таны хийх дөрөв та ярилцлагыг хэлнэ хоёлаа ярьсан. Нэг жүжиг тавих гэдэг нэг гэж байна. Тэрийг та хөдөө орон нутгийн театр тавих уу, гол төр тавих юм уу? Би нэг холимоор байгаа. Уг нь холиод. Тэгээд яг одоо энэ хүн амын олон нь энд л байна шүү дээ. Тэгээд энд тоглох хэрэгтэй байна, аймагуд тоглох хэрэгтэй байна. Тэ. Тэгээд яг жүжигнийхээ юу та агуулгыг ус ярихгүй л юм л да нуу жоохон нууцлаад нуу. Яг юуны тухай жүжиг юм бэ? Гэтэ яг энэ нийгмийн тухай л хэлсэн лээ дөрөв бол ердөөл нохонуудын амьдрал юм л да. Тэ. Тэргээр л дамжуулж ил зүгээр энийг л хэлэх гэсэн тэгтэй. Ер нь бол их сонь л да. Тэр одоо ярих дээр бас утгагүй болох гэдэг. Ганц нэг амтэн тэр хөрхийн юм аа нэг тусалчих юмсан гэж байсан чинь нөгөөх нь буруудаад биш дээр явчих юм байна тий. Гэхдээ ер нь бол тэр одоо л бас яг энэ цаг үед хэрэгтэй юм байгаад байгаа юм. Урлаг кино шүүмжлэгч гэдэг ч юм уу, театрын гарч байгаа жүжигийг шүүмжилдэг тийм хүмүүс байхгүй болчих. Тийм хүмүүс байсан бол бас юм яриад байх юм шиг уран бүтээлс болж чанаржаад байх юм шиг гэж хүмүүс яриад байх юм л да. Тэгээ эн чинь одоо шилүү манай чинь за бацаахан гэж театр судлаач яг мэргэжлийн мегмар сүрэн тэгээ мегмар сүрэн театр судлаач. За өөр одоо юм бидгийг одоо тийм олон юм алга. Тэгээ эднэр бол яг үндэ бол бас бодиттой хамтахгүй л юм л да. Гэхдээ хөөрхөн эднэрийг биччихлээ гэд бичсэн юм үнлээд аваад тий. Тэгээд юу яадаг одоо ч нэг тийм юу байхгүй шүү дээ. Тэр нөгөө юу тогтолцоо нөрөө байхгүй шүү дээ. Уг нь бол одоо усагаар шиг. Одоо энэ Эрдэнэ булгангой охин болормаа гэдэг одоо тэр сарны чулууч сууж байгаа нөхөр хүртэл яг театр судлаач юм шүү дээ. Тэгээд эднэр чинь яа тэгэхээр тэрийг ганцаараа дангаараа хийгээд суух гэхээрээс нөгөөх нь өөрөө тийм нөгөө тогтолцоо байхгүй болохоор болдгоо юм яадгийн. Тэгээд энэ ч одоо нэг шүүмжлэгчд нь байхгүй болохоор ч дур дураараач дургэлгүй байх хэрэгтэй хөрхий. Тэгээ болж байгааг ч юм болохгүй байгааг ч. Тэгээ манай монголчууд чинь нэг энэ бол одоо биш юмаа гэж хэлчихвэл өшөрдөг хомддог. Тэрнээс найгаад нөгөөх нь хэлж чаддгүй шүү дээ юм. Тэгээ ер нь бол юм урлаг дотор нь өөр дотор нь юм ардчил байхгүй болчих. Ирүүл биш үү тийм ээ? Тий, ирүүл биш. Яаж ирүүл болох вэ? Гэхдээ одоо тэгээд энэ цаг хугацааны тийм юм яах вэ гэдэг. Зүгээр би сая Туваагийн чатарт очиод ирсэн л дээ. Энэ жил 2 явсан Туваа руу. Туваагийн чатрыг харангууд тэнд болов шүү дээ. Би уг нь бодож ирсэн одоо ингээл манайхан ч ярьдаг. Оо энэ хайлмаг Туваа муу бүрээд манайд чатар яах вэ? Явахгүй надад болчихл гэдэг байсан. Би бол очиод нүдээр өдөрхс. Тэнд бол чатар яг одоо биднүүсийг сургуульд байхад чатар ямар гэж байна гэж заалгасан. Яг тэргээр ном харагдаж байгаа. Багшийн заасан ном.
тэр чатрын дотор төлөө уран бүтээлчдийн тэр ажиллагаа, үйл ажиллагаа, чатр дотор явж байгаа тэр технологи стандарт бол үнэхээр өндөр түвшинд. Жүжигчдийн ур чадвар өгөх юм. Бид нар бол их хоцорсон юм лээ. Монголын чадвар бол үнэхээр хоцорсон юм лээ. Тэр одоо бид нар цээжэд дэлдэл бид нар гэдэг худлаа. Энэ бол зүгээр туваач нь одоо Оросын хойд хязгаар хаягдчихсан 300 мянган төгрөгтэй л нэг юм суулан байгаа шүү дээ. Тэгэхэд тэднүүсийн дэргэд бид нар хоцорсон байл. Хамаагүй хоцрогдсон. Та атарахгүй юу? Тэгээ би бол атаархдаггүй. Шаардлагатай биш нэг хортоо шартаа юм биш дээ. Атаархдаггүй. Зүгээр надад бол өөрт мөрөөдөл ихвээ. Мөрөөдөл. Би ингээд өөрийнхөө мөрөөдлийг бодож байгаа санаж байгаа юмтай харьцуулж харах бол их дуртай. Тэгээд миний явж байгаа зүв байгаад чиглэл мөн байвал би өөрөө тэрэнд их кайфтай байдаг. Хэрвээ буруу байх юм бол тийм ээ. Залруулах гэж боддог. Би шоос тэгээд нэг шулууханч ингээд зүтгээд байдгүй. Тэгэхээр тэнд бол тэр тоогийн чатрыг үзээд бол би манайд бол энэ яагаад ийм байж болохгүй наа гэд харсан чинь манайд өөрөө нөгөө төрийн бодлогот нь өөрөө энэ чатр урлаг гэдэг юм нь өөрөө их тийм бодиттой ингэж цар хүрээг эзлээг байгаа болохоор энэ өөрөө хэцүү байна. Энэ чатрууд яах юм өөр юм зайлвал одоо нэг хэдэн амтнасгүй энэ одоо энэ урлагийнхны тэтгэврийн асуудал хүртэл энэ идэвхтэй шүү дээ. Одоо бусад төрийн албаны хаагчил бол одоо жишээлбэл тэтгэврт гарвал одоо 36 сараар тийм ээ тэтгэлэг авдаг бол манайд бол тийм байхгүй шүү дээ. Тэгэд нэг аюул шүү дээ. Чатрт ажиллаж исэн амт чатраасаа тэтгэвртэй гарахаар өөр хийж чадах юм байхгүй. Энэ нэг муухай хүнийг ингээд туушруулад аждаг байхгүй. Тэгэл тэр чинь өөрөө ингээд тэтгэврт гараад ирэхээр ямар ч баталгаа байхгүй яг ингээд үнэндээ бол зөвхөрөд очиж байгаа. Тэгээд ихэр чинь бол их л өрөвдмөр л хувьцаатай болсон. Тэгээд эн чинь юундаа юм бэ гэхээр нөгөөд төр. Тэгэл авиас тэтгэврт гардггүй гэл тэтгэврт гарсан ч гэсэндээ юм тоглоод байж бас болно шүү дээ. Үгүй яг тэр чинь ерөөсөө нэг юм шүү дээ. Одоо авиас тэтгэврт гардггүй гэдэг бол шүү дээ. Энэ биднүүсийн л одоо цээжэд дэлтэж байгаа л үг байхгүй да. Тэрнээс шөөрх юм одоо ч хөгшин хоёр адилхан болчиход шүү дээ яг үндэ. Энд ч тоохгүй болчиход шүү дээ. Тэгэхээр чи яах юм? Одоо өөрх юм нэмийн зэгүндгөө насварлаа л гээл тэгэхэд насвархтаа зайлвал өөрх юм баг хоолтойч байсан юм уу хоолгож байсан юм уу ярихад. Юу ч хэлсэн чинь. Гэхдээ тэгэд энэ ч биш тэгж насаараа зүтгэжгээ тийм их том шагналуудыг авчаад үхтэй гуйлах чинь шүүхнэ гэдэг чинь эн чинь өөрөө хүний амьдралд ямар утга учир байх вэ? Тэр чинь яг л юм биш одоо. За тэгэхээр өнөөдөр бидний өглөөл авч манай студ хүрэлцэн ирж нэг 60 хурматтай бас манай үзэгчдтэй цуг байж ярилцсан танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй Монгол бизнес бэлтгэл өргөдөг нээлттэй ярилцсан зөвлөлийг өгөр өндөрлөж байна. Анхаарал туссан та бүхэнд баярлалаа.